хүндрэлтний төлөө загалмайг үр амен. Хинж тулаагүй замыг бидний төлөө туулан харны үстэй асгсан хаадын хаан амьсан амен. Бүх бүтээлүүд тунхаглан түүний ядалтыг Бурхан авийн хийсэн гайхамшиг зүйлсийг баяр хөөрийн дуугаар түүний үсийг магтацгаая. Амьсан тэр амьсан хатан буснаас дахин амьсан амьгсан бидэнд амьдрал өгсөн алдрын дэд эзэн амьсан амьсан тэр амьсан хатан буснаас дахин амьсан амьгсан бидэнд амьдрал өгсөн алдрын дэд эзэн Есүс амьсан. Амен. Бидний замсан. Халелуя. Түнд хатад штир өгсгөө. Амен. Амьсан хааны яруу алдар бадраа. Амьсан хааны сүр жавхлан бадраа. Хамтуулсан амьсан хааны яруу алдар бадраа. Есүс амьсан хааны сүр жавхлан бадраа. Амьсан тэр амьсан хатан буснаас дахин амьсан амьгсан бидэнд амьдрал өгсөн алдрын дэд эзэн амьсан амьсан тэр амьсан хатан буснаас дахин амьсан амьгсан бидэнд амьдрал өгсөн алдрын дэд эзэн Есүс амьсан. Есүс амьсан. Эзэн амьсан. Есүс амьсан. Баярлалаа Есүс. Есүс амьсан. Есүс амьсан. Халелуя. 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 Есүс танд баярлалаа Есүс. Амен. Бүгд хамтаа дахин нөгөөд тунгалцсан. Амьсан тэр амьсан хатан буснаас дахин амьсан амьгсан бидэнд амьдрал өгсөн алдрын дэд эзэн амьсан амьсан тэр амьсан хатан буснаас дахин амьсан амьгсан бидэнд амьдрал өгсөн алдрын дэд эзэн Есүс амьсан. Өдрөндөө түүний өмнө ирцгээе. Түүний хайрыг одоо хамт залбирцгаая. Есүс би өршөөгцөө таны яруу мөхлөр тань
та шитгэгдээ би аврагцаа одоо би амьд байна таны сүнс надтай хамт байна учраа үхлээс та амьсан амен өдөр амтаа дуулцах би өршөөгсөн таны яруу үхлээр та шитгэгдээ би аврагцаа одоо би амьд байна таны сүнс надтай хамт байна учраа үхлээс та амьсан имагухаар байтгийн гичүү миний төлөө золигдсон имагухаар байтгийг мэдлээ баяр хөөрийн дэглэлмээ би үчхийсэн алдран танд бай би үчхийсэн алдран танд бай би өршөөгсөн таны яруу үхлээр та шитгэгдээ би аврагцаа одоо би амьд байна таны сүнс надтай хамт байна учраа үхлээс та амьсан имагухаар байтгийн гичүү миний төлөө золигдсон имагухаар байтгийг мэдлээ баяр хөөрийн дэглэлмээ имагухаар байтгийг гичүү Есүс миний төлөө золигдсон имагухаар байтгийг мэдлээ баяр хөөрийн дэглэлмээ би үчхийсэн алдран танд бай би үчхийсэн алдран танд бай өдөр амтээсний өмнө чанга дугаар тунхаглан залбирая. Есүс та миний хаан, та миний эзэн, та миний аврал хэмээн хамтдаа чанга дугаар тунхаглацгаая. Эзнийг хамтдаа дуудан залбирсан сэтгэлээр хамтдаа тунхаглая. Оо Есүс, эзэн, та миний хаан, та миний эзэн билээ. Та миний хаан билээ. Есүс та миний хаан, та миний эзэн билээ. Оо таны гамагти, оо таны Есүс та миний хаан Есүс та миний хаан Есүс та миний хаан
өглөө золигдсон хайр ийм агуу хайр байдгийг мэдлээ баяр хөөрийн дээдлэлмээ би үчисээ алдран танд бай би үчисээ алдран танд бай би үчисээ алдран танд бай би үчисээ алдран танд бай. Халелуя тийм ээ эзэн минь ээ. Ийм агуу хайр байдгийм гэж юу? Эзэн бид таны тэр хайрыг, тэр загалмайн гавьяаг тийхүү ухаар нь ойлгодог байхад биднийг улам бүр нэгүүлсэж. Эзэн үххээсээр аргагүй нүгэлт намайг аварсан таны яруу алдар сүр хүч говьдгсэнгт нь магтаж байна. Таны агуу нэрийг магтагдахаас өөр аргагүй зохистой нэрийгт нь аваа өндөр дөргөн магтаж эзэн минь ээ таны тэр үхлийг ялсан амьдлтыг магтан талархлын дэдийг танд өргөж байна. Өө их эзэн минь энэ газар та дүүрэн бууж ирээч аваа. Эзэн амьдлтын найдвар, амьдлтын сүр хүчийг цутгаж өгөөч эзэн минь. Халелуя. Халелуя эзэн минь. Халелуя эзэн. Өө эзэн минь тийм итгэж байна аваа. Бидний эзэн үхлийг ялан амьдрах найдвараар эзэн сэргэн шилжиж бидний дотор мөн хэмээр амьдрдаг таны ариунаар яравалдар сүрүүчийг магтаж байна эзэн минь. Халелуя эзэн минь. Оо тандаа баярлалаа. Тандаа баярлалаа аваа. Хамтын төв чуулган 11 цагийн мөрөглөөр таны өмнө ирээд байна. Ариун сүнсээр газар ирээч биднийг дүүргэж өгөөч. Амьдлын сүрхүүч, амьдлын найдвараа дүүргэж өгөөч аваа. Одоо энэ мөрөглийг готааж бидний дорой тудлыг оролдох сатаны бузар сүнсийг нурааж Назар Есүсийн нэрээр надад өгсөн эрх мэдлийн дагуу яг одоо энэ газраас чи зээл нуур хэмээн тушааж байна. Эзэн! 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 Тиймээ бид таныг дуудаж байна. Бидний нэрэж нэгүслээ буулгаж өгөөч. Бидний сэргээ шинжлэн өдөртөн дагуулан хамтаа холтойгоо эзэн минь танд өргөж байна. Тандаа талархаж байна. Ариун нэрийгтэн, яруу алдрыгтэн, амьдлын сүр хүчийгтэн магтаж бүх алдрыг өргөн их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн алдрыг өргөё. Амен. 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 Бүгд хажуудлын өндөө хэлье та. Эзэн үхлийг ялан амьдсан юм аа. Халелуя. Бүгд хамтаа чанга дугаар эзэнтэй гараа өргөд халелуя гэж хэлье. Халелуя! Халелуя! Амен! 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 Бидний эзэн үхлийг ялан амьдсан юм аа. Амен. Бүгд хамтаа итгэлийн тунхагийг хамтдаа тунхаглая. 3 би газар тэнгэрийн бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн Понци Пилатын дор зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. Тэгээд мөнхийн ус руу одож төгсчд бурхан эцгийнхээ баруун гарт заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганцхүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмийн уучлал, биеийн дахин амьдралт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Халелуя. Амен. 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 Их эзэн Есүс үхлийг ялан амьдсан юм аа. Амен. За бүгдээрээ сууцгаана уу? Амен. Бүгд хамтаа хажуудлын өндө дахиад нэг удаа тунхаглая. Чи ч гэсэн амьдсан шүү. Чиний дотор ч гэсэн ам байгаа шүү. Амен. Итгээрэй. Амен. 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 Бидний эзэн бол үхлийг ялан амьдсан ялагч их эзэн юм аа. Амен. Бүгд хамтдаа эзэн минь миний эзэн магтаалыг эзэнд өргөөд бэлтгэсэн өргөлөө баяртайгаар эзэндээ зориулъя. Амен. За бүгд хамтдаа залбирсан сэтгэлээр
Эзэн минь амьдралаа би тань зориулж танаар амьдрмаар байна. Хамтдаа магтъя. Эзэн минь миний эзэн Бурхан минь таныг дэдлэн хүндлэе. Эзэн таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн та мэднэ. Хаглаад барих нандин саа байхгүй ч танд өргөх ахлуун тосч үгүй. Өөрийнхөө төрхөөр намайг та урлаач шинсэн сигнадад суудхан өгөөч. Эзэн минь миний эзэн Бурхан минь таныг дэдлэн хүндлэе. Эзэн таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн та мэднэ. Зовлон тэнүүчлэх зүрх сэтгэл минь эзэн тань руу хүрч чадахгүй. Татгалзах аргагүй ивэл хараарай. Та өөрийн замаар алхуулж өгөөч. Эзэн минь миний эзэн Бурхан минь таныг дэдлэн хүндлэе. Эзэн таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн та мэднэ. Хаглаад барих. Хаглаад барих нандин саа байхгүй ч Танд өргөх ахлуун тосч үгүй. Өөрийнхөө төрхөөр намайг та урлаа шинсэн сигнадад суудхан өгөөч. Эзэн минь миний эзэн Бурхан минь таныг дэдлэн хүндлэе. Эзэн таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн та мэднэ. Бүгд хамтаа залбирлын цаг гаргацгаая. Эзэн минь ээ, биднийг өрөөгөөч. Эзэн хаглаад барих нандин сав байхгүйч зүрх сэтгэл ам амьдралаа өргөж байна. Эзэн минь сайн мэдээ тараадаг, сүнсийг авардаг, таны зорилгын дагуу амьдрдаг тийм нэгэн болоход намайг удирдаач. Надад туслаач. Та намайг нэгүүлсэн, хөтлөн дагуулаач эзэн минь. Хамт ээж өгөөч эзэн минь. Манай хамтын төвөө цуглааныг төвийн алалт болон цэвэр өхрийн шугам холбогдоход эзэн та хэрэгтэй бүгдээр ханган нэгүүлсээч. Бүгд хамтаа чанга дугаар эзнийг дуудаа залбирцгаая. Эзэн осрамайсрала мама абаво та бидний өрөөдөж өршөөж та бидний нэгүүлсэх болтугай эзэн минь ээ. Ой газар ариун сүнсээр улам бүр дүүрэн буучран амилсан баярын өдөр аваа. Бидний залбирал гуйлтын дуг сонсох болтугай эзэн абаво та бидний зүрхсээр
амьдралын галыг асааж хүний ухаан бодлыг нураагач аваа. Энэ өдөр хүний ухаан бодлын ажлыг орлож байгаа харанхуй бүзрүүчийг нурааж Назар Есүсээр загалмайн цусаар яг одоо чи зээл нур гэж тушааж байна. Чи хүлэгцэн нурсан гэж тунхаглая. Есүс Христос юу хаамаа ариун сүнсээр бидний нэгтгэж өгөөч аваа. Амьдлын баяраар найдрыг дүүргэж эзэн бидний өдөртөн дагуулаач эзэн минь. Өө эзэн аваа тийм аваа тань бүгдийг өргөн даатгаж байна. Та бүгдийг мэдж байгааг мань итгэж байна эзэн минь. Оосра майсрала мама олелеле баба дайсрала мама олелеле лайсрала баба эзэн итгэж байна аваа. Та биднийг өргөдөж өршөөн нэг үлсэх болтугай эзэн минь. Тийм ээ эзэн минь. Эзэн бидэнд үнэхээр хаглаад барих нандин тос байхгүйч. Эзэн бид үнэхээр нандин амьдралаа тандаа өргөхөд биднийг удирдаач. Эзэн Есүс Христээр амьдардаг, Христийн амиар алхдаг бид өхөн болоход туслаач. Нүгэлд үхэж, сүнсэнд амьд байдаг, Бурханд амьд байдаг хүмүүс болгон биднийг удирдах өгөөч. Эзэн минь яг энэ итгэлээр бид хамтдаа өргөж байна. Бидний гарын үйлсийг өрөөгөөч эзэн минь. Эзэн таны алдрын төлөө зориулан золиосолж хамтынтай чуулган маань төвийн халаалтаа цэвэр өхрийн шугамд холбогдсон хэрэгтэй бүгдээр хангагдсан энэ газрын алдарт ариун чуулган болоход удирдаач. Эзэн бидний насын хараа энэ зорилгоор явхад саад хийж байгаа хорсон зэвүүцэн эзэн биднийг сатааруулахыг оролдох харанхуй бузар сүнсийг яг одоо Есүсийн нэрээр надад өгсөн эрхэм мэдлийн дагуу бидний амьдралаас энэ чуулганы дээрээс чи зээл нур хэмээн би тушааж байна. Өө эзэн минь та биднийг үнэхээр өрөөж үнэхээр дүүргэж эзний төлөө зориулан золиослсон ч үргэлж бэлхэм дүүрэн байх ивэлээр биднийг дүүргэж өгөх болтугай эзэн минь. Танд л өргөж байна. Танд л итгэж байна. Эзэн амьдсан баярын энэ өдөр аваа. Бид зүрх сэтгэлээ шингэн амьдлтын баярын өргөлийг тандаа өргөж байна. Онцгойлон таалан сойрхон хүлээж аваач. Өргөл өргөсөн хүмүүрийн гарын дээр өөрөө өрөөлөө буулгаж амьдлтын найдварыг цутгах нь хамтайж өгөөч. Түүнээс гадна эзэн эзний өдөр ба 11 ба хүүхдийн чуулган талархал илгээлтийн өргөл ба барилгын онцгой амлалтын өргөлүүдийг бид өргөж байна. Эзэн минь та өөртөө өрөөгөөч, өөртөө хэрэглээч, дүүргээч, хангаж өгөөч, илүү бэлхэм, сайн үйлсийн төлөө зориулдаг хүмүүс болгоно босхон байгуулан удирдаач. Тандаа бүх алдрыг өргөн хамтын төв чуулган итгэгчдийн өргөлүүдийг онцгойлон амьдсан баярын өргөлүүдийг бас оройн залбирлаар өргөсөн өргөлүүдийг өрөөж тандаа даатгаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Бидний эзэн бол алдаршил зохистой амьд эзэн юм аа. Амен. Учир нь өнөөдөр бол Есүс Христ үхлийг ялан дахин амьдсан амьдлтын баярын өдөр юм аа. Амен. Үхлийг ялан амьдсан энэ баяр бол христчин хүмүүсийн хоёр гол баярын нэг баяр. Тийм ээ. Нэг нь Христийн мэндэлсэн баяр буюу Есүс Христ мэндэлсэн баяр. Энэ бол үхлийг ялан амьдсан буюу үхсдээс анхны үр жимс болон амьдсан баяр юм аа. Амен. Энэ баяр илүү үн цэнтэй, илүү даацтай, илүү гүн сүнслэг ийм баяр юм шүү гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Амен. Бид өнгөрсөн 7 хоног 14 хоногийн оройн залбирлаар эзний өмнө зүгээр л эзэнтэйгээ цуг байх, зүгээр л эзнийг хайрлах цагийг гаргасан юм аа. Амен. Ямар нэгэн зориг, ямар нэгэн алавдлага байгаагүй. Үнэхээр та эзнийг хайрламай байвал ирээрэй гэсэн манай хамтын цаашууд эзнийг хайрлсан сэтгэлээр олуулаа ирнэ мөргөд залбирсан байгаа. Бидний мөргөл залбирал болгоно эзэнд анхлын өнөрт утлаг болон тааламж тахил болсон хэмээн итгэж байна. Амен. Таны амьдрал тэр өрөөл бэлхэм дүүрэн байх болтугай. Амен. За бүгдээ хамтдаа найрал дууны багийн алдрын магтаалыг эзэнд өргөөд манай наран төвийн ахлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө.
Алгаад чи. Амен. Амен. Бүгдээ алдрыг өргөе. Амен. Халелуя. Их эзэмийн танда өнөөдөр ч гэсэн эзэм нь Христийн бие доторх ялалтын уухааг эзэм минь үнэхээр аваа таныг хайрлсан бүх ард түмний дээр тунхаглаж байгаад баярлалаа эзэм минь. Аваа тэгээ тандаа би эзэм минь энэ эзэм минь ялалтын эзэн таны ялсан энэ нэр дор эзэм минь дэлхийн ертөнцийг өргөж байна. Эзэм минь Монгол эх орноо бас өргөж байна. Христийн бие болсон сүм чуулгануудыг бас өргөж байна. Эзэм бурхан минь таны эзэм минь ялагч сүнс таны эзэм минь ялалтын туг эзэм минь энэ газруудын дээр мандах болтугай гэж залбирч байна аваа. Эзэм минь тэгээ тандаа бас эзэн сөүлдэх хамтын туяа чуулган дэлхийн давс чуулганаа өргөж байна аваа. Тэдний минь дээр ч гэсэн эзэм минь та өсөлт үржилтийн тэр ивэлийг зөвшөөрөж өнөөдөр ч гэсэн дахин амьсан тэр ялагч сүнсээр илүү хүчтэйгээр үндийн босох ивэлийг тэдний дээр та зөвшөөрөөрөө эзэм минь. Эзэн тандаа би хамтын туяа чуулганаа өргөж байна. Эзэн бурхан минь та чуулганыг эзэм минь эзний өдөр бүр ирүүлдэх талархаж байна. Бас амьтаа бялхсан амьтаа байлгаж байгаад талархаж байна эзэм минь. Хамтын туяа чуулганы эзэм минь ард түмний төлөө тандаа би талархлыг өргөж байна. Тэдний өмнөөс бас эзэн тандаа чин сэтгэлээсээ бас талархаж байна эзэм минь. Аваа та бидний хинч биш бас юу ч биш байхад амиа зориулан байж тэгтлээ хайрлсан баярлалаа. Тэрч бүтгийг хэл эзэм минь та үхлийн тэр хатуурыг эзэм минь хуглаж дахин амьснараа та бидэнд мөнх амийг өвлүүлсэнд талархаж байна эзэм минь. Эзэн таны энэ сэтгэлээр бид таны өмнө ирж байна. Энэ их хайрыг бид эзэм минь мэдрэж бас энэ их хайраар дүүрэн таны өмнө ирж байна. Таны оршихуйн өмнө бид ирж байна эзэм минь. Та өөрийн үгийг бидний зүрх сэтгэл дотор тунхаглаж өгөөрэй. Бид тэр үгээр дамжуулан эзэм минь сүнслэг байшин болон таны тааламжтай эзэн тэр байшин болон баригдах ивэлийг та бидний дээр зөвшөөрөх болтугай эзэм минь. Эзэм минь Иерусалимийн уусыг үйлс хүрээлэн байдаг шиг өдгөөгөөс үн мөнх хүртэл өөрийнхөө хүмүүсийг эзэн та хүрээлэн хамгаалах болтугай.
Эзэм минь энд сууж байгаа таны ард түмний төлөө, таны боол зарцын төлөө тандаа чин сэтгэлээс талархаж, чуулганы хийгдэж байгаа бүхий л үйлчлэл, үйл ажиллагаа бүгдийн төлөө тандаа талархаж, их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 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 За, Библиэлд юу ч хэлсэн бэхээр хаана хоёр ба түүнээс дээш хүн миний нэрээр цуглан тэр газар би хамт байна гэж амласан байдаг. Амен. Яг одоо энэ газар бид нар хамтдаа 70-80 цугларсан байна. Тэгвэл энэ газар эзний оршихуй хамт байгаа. Амен. Тийм учраас бид яах нь урд гарч ирээд хэн нэгэн хүн залбирч байгаа үед нүдээ айнаад хамтдаа залбирх ёстой. Ингээ хараа сонирхоод юу болж яаг гэл ингээ суугаад байвал залбирал биш юм аа. Бид нар яагаад залбирхтаа нүдээ андаг вүлээ? Яагаад бид нар нүдээ анснараа энэ дэлхийн ертөнцийг харж сатаарахгүйгээр зөвхөн Христээр төвлөрөхийн тулд нүдээ анж байгаа шүү дээ. Амен. Тийм учраас төлөөлөн залбирал урд гарч ирэх хүн хийвэл бүгднийг төлөөлөө залбирч байгаа учраас яах нь бусад сууж байгаа хүмүүс нь нүдээ анаад хамтдаа сэтгэлээ нэгтгээд амен амен гэж хариулна хамтдаа залбирх ёстой. Амен уу. Цай би ингээ дундуур нэгэ харсан чинь нүдээ нээцөн хитэн хүн нилээ хэдэн сууж ийн юм араад ингээд энэ ингээ залбирд ингээ бид нар бол үзүүлэх тоглолт юм уу эсвэл ямар нэгэн хийгээгүй энд мөргөлийн үзэгч нь бурхан өөрөө. Бид нар бүгдээрээ оролцогч нар байхгүй юу? Та энэ мөргөлд оролцож байгаа. Амен уу. Хажуудлын үндэ хэлий та төлөөлөн залбирлын үед нүдээ анаад хамт залбирая. Амен. 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 Бид нар насан туршдаа суралцвч дуусчихгүй маа. Итгэлийн амьдрал ялангуяа нэг сурчглаа гэд тэр чигтээ байдаггүй. Бид нар үргэлж түүнийгээ чангална, болтыг нь чангалдаг шиг үргэлж чангална, дахин сэргэн, дахин өөртөө сануулж авахгүй болвол цаг хугацааны ирэхээр сулраад яаж ягаа сүлд нь ширээ ч юм уу, сандал ч юм уу, юу ч юм бөөмөд дарангууд нураад ундах гэж байгаа ширээ шиг яаж исэн итгэлийн амьдралтай болдог. Инх ёстой ч юм шиг, ёсгүй ч юм шиг, тэгэхэр болох ч юм шиг, тэгэхгүй ч гэсэн болох ч юм шиг тодорхойгүй болоод хувирчихдаг. Тийм учраас бид нар яах нь байнга суралцсан, байнга итгэлээс сэргэн өөрийгөө тийм ээ сүнс дотор чангалж явах хэрэгтэй юм шүү. Амен уу? Амен. Хажуудлын үндэ дахиад хэлье та. Эзэн Есүс үхлээс амьдсан юм аа. Таны дээр тэр амьлалт байх болтугай. Амен. Бүгд хамтдаа эзэндээ тийм ээ яруу алдар сүр хүч гоо цэслэнгэн магтан баяр хүргэе дээшээ алгаа чангаар тарши. Амен. Эзний ариун нэрийг магтаж байна. Яруу алдрыг магтаж байна. Амен. Алдар шиг өстэй эзэнд бүх алдар магтаал хүндэтгэлийг өргөж байна. За өнөөдөр хамтдаа Ром номноос эзний үгийг харъя. Ром 5-ын 15-аас 17 дугаар Библи байна. Ром ном 5 дугаар бүлгийн 15-аас 17. За слайдн дээр гарсан байна. Бүгдээрээ ээжлээд уншъя. 3 ишлэл байгаа. 15-ыг би 16-г та нар зэрэг уншъя шүү. За 17-г бүгд хамтдаа уншицгаая. За 15. Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн өгсөн бол тэгэх тусмаа Бурхны нэгүсэл болно. Есүс Христ гэгч ганц хүний нэгүслэр ирсэн бэлэг нь олон хүнд бэлгсэн юм аа. Амен. 17 зэрэг уншиг 3 ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхлэн ноёргосон юм бол тэгэх тусмаа нэгүслийн баялагийг болон зөвхт айдлын бэлгийг дүүрэн хүртгсэд нь Есүс Христ гэгч ганц хүнээр дамжин амьд ор ноёрхоно. Амен. Өнөөдөр хамтдаа амийн бэлэг гэсэн сэдвээр эзний үгийг харцгаая. За та бэлэг их авдаггүй. Авдаг тийм ээ. Хүн бүрийн хувьд бид нар амьдралаа янз бүрийн бэлгүүдийг авдаг ч гэсэн хүн бүрийн хувьд нандин бэлэг гэж байдаг. Сэтгэлд үлдсэн мартагддаггүй бэлгүүд. Тэгээ миний хувьд бол бараг л амьдралдаа хамгийн анх авсан бэлэг юм шиг сэтгэл тодхой үлдсэн бэлэг байдаг. Тэр бэлэг бол юу вэ гэвэл алим.
алим байгаа. Тэгээ биднийг баг байхад социализмын үе байлаа. Тэр үед бол алим тийм ч их элбэг байгаагүй. Орос дэлгүүрээс авдаг юм уу? Тэгээ манай нутаг бол усын улаангон бол алимны тариал нь эрхэлдэг. Жижигхэн ийм алим ургадаг байсан. Тэгээ тэр жил бол миний 1-р ангид орсон жил. 1-р ангид ороод бүх үсгээ үзээд өсгөлийн баяр болсон байгаа. Өсгөлийн баяраар би чинь өсөг болсон. Өсөг гэж уншина. Бас ирвэхэд дуулна. Ирвэхэ гэж ингээл дуулдаг. Бөөн завгүй нөхөр. Тэгээ сургууль руу явах гал бэлдэжсэн чи ээж надад чи сургууль дээр очихороо шүүгээгээ уудлаад үзээрэй гэтгсэн байхгүй. Тэгээ би тэрийг нэг юм юу ч гэж бодоагүй. За гэж ээж хэлж ин да гэж бол өнгөрсөн. Ээж маань өөрөө бас 1-р ангитай учраас завгүй. Тэгээ би сургууль дээр очиод бид нар ингээл өсөх хөмсөг болол дуу муугаад дуулаад өсгөлийн баяр маань дуусаад тэгээд шүүгээгээ уудалсан чинь хамар сэтлэм алимны өнөр хан хийгээл явцсан. Тэгэл ингээл онгойлгосон чи бор уу дүүрэн алим нөгөө алим чи над руу ингээл өнхрөл унаад ирсэн. Тэгээ би бүр гайхаад бүр цочоод юу вэ? Юу алим бэ? Бэлэг гэж ихлэд ойлгоогүй байхгүй. Тэгээд юу юм болоог ингээ харсан чинь энэ тэнд зарим нэг хүүхдүүд ээж аваахаа өгсөн бэлгийг ингээ үдцсэн сууж байна. Зарим нь над руу жоохон хальт атаархсан харцаар хараад ягаад гэвэл алимны өнөр өрөө дүүрэн синхийгээд тэгэл би чи юу вэ алим ээж энийг хэлсэн байх та миний бэлэг юм байх та бэлэг өгдөм байх та гэж бодоод бүр гайхаад тэгээд нөгөө бор цаасаар дүүрэн алимаа өр дээрээ тавиад яаж идэж дууснаа ямар их алим бэ гэж бодчихсон. Тэр алим үнэхээр амтлаг тухайн алимууд маш амттай байдаг. Эдэн гут ингээд нурсан мөртлөө зарчлууртай юм шиг сэнгэнсэн тийм одоо гоё амттай алим байсан. Тэгээ би тэр юу гэж бодсон гэвэл ээж хаанаас авсан болоо? Орос дэлгүүрээс авсан байх та. Яаж авсан болоо гэж бодчихсон. Ягаад гэвэл тухайд орос дэлгүүрт нөө пропускаар ордог, хин дуртаа нь ордоггүй. Тийм байсан. Тэгээ тэр алим удаа хугацаанд сэтгэл минь үлдээж одоо ч гэсэн би ингээд ногоондоо алим байсан байхгүй зарим ингээ бөөр нь ягаарцсан тийм алим харахаар тэр алим шиг санагдаад авмар санагддаг ийм болсон байгаа. Тэгэхээр бэлэг гэдэг бол их багада том жижигтэй эсвэл одоо тий үн цэндээ биш хамгийн гол бэлэгний үнс нь зүрх сэтгэлд байдаг. Сэтгэл зүрхэнд хүрсэн, сэтгэл зүрхийг үнэхээр догдлуулсан ийм бэлэг бол мартагдамгүй бэлэг байдаг. Тэгээ би тэр бэлгийг авсныхаа дараа бодсон. Уншиж сурах чинь том гавьяа юм байна. Бэлэг өгдөм байх штэ. Бэлэг бас өгдөм байна гэдгийг анх удаага ойлгож тэгээд үнэхээр бас ээж аавда маш их баярлж ижүүлээ. Таны сэтгэлд ч гэсэн ийм нандин бэлэг байгаа хаа. Сэтгэл чинь үлдсэн хизээж мартагдамгүй, тийм ээ? Бэлэг авсан сэтгэл үргэлж хангалуун байдаг. Үргэлж дүүрэн байдаг. Үнэхээр одоо тийм талархаад башгүй ийм байт юм аа. Гэхдээ бэлэг нь хэдийгээр бидэнд үнгүй өгөгдөж байгаа ч бэлэг өгч байгаа хүндээ бол үнэтэй байгаа. Тэр хүн өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө зүйлийг золиослоод тэр бэлгийг худалдаж аваад биднэрт үнгүй өгч байгаа. Тийм учраас бид түүнийг бэлэг гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл Христ үхлээс амилсан энэ өдөр эзэн бидэнд ямар үн цэнтэй бэлэг өгснөө сануулж байгаамаа. Амен. Бид эзнээс гайхалтай үн цэнтэй ойлгомгүй төсөөлөмгүй том бэлэг авсан байхгүй. Гэтэл заримдаа бид нар энэ бэлэг авснаа мартчихдаг. Тэгээд энэ бэлгээ хэрэгэлдэггүй. Ямар ч бэлэг аваагүй хүн шиг урууд ороо царайта уйдгар гунигта амьдраад идэг. Тийм учраас эзэн өнөөдөр онцгойл нь Ром номоор дамжуулан ямар том ямар гайхалтай бэлэг буюу нэгүслийг бидэнд өгснөө сануулж байгаамаа. Амен. Тэр нэгүслийг илүү тодруулна, илүү томруулна. Бидний дээр амьлын сүр хүч ба амьлын найдварыг эзэн цутгахыг хүсэж байгаамаа. Энэ номлоор дамжуулан, энэ мөрөглөөр дамжуулан таны амьдрал, таны зүрх сэтгэл дотор амьлын сүр хүч бууж ирээсэ. Амьлын найдвар бэлхэм дүүрээсэ гэж Есүсийн нэрээр юрэж байна. Амен. 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 Өнөөдөр үнэхээр эзний тэр гайхалтай гоо үзэсгэлэнг үхлийг ялан амьсан амьлалтыг эзний яруу алдрыг магтаж байна. Тэр яруу алдар мандан бадрах болтугай. Амен. Амен. Бид эзнийг магтан алдаршуулах шалтгаан нь юунда байд юм бэ гэдгийг өнөөдрийн Ром номоор дамжуулан хамтдаа харцгаая. Бид яагаад тийм ээ үргэлж эзэнд баярлах ёстой юм? Бид яагаад христчин болсон бол дандаа баяр хөөртэй байх ёстой вэ? Бид яагаад уурлаж, гуниж, гутаж болохгүй юм бэ? Яагаад гэвэл Бурхан бидний дээр өнөөдөр үгээр дамжуулан хэлэхдээ та нар нэгүсэл авсан. Нэгүсэлтэй бүр даабл нэгүсэл авсан шүү гэж хэлж байгаа. Амен. Ямар нэгүсэл гинэв? Даабл нэгүсэл. Даабл гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
дахин илүү нэгүсэл, 2 дахин нэгүсэл авсан юм аа. Вау. Нэгүсэл өөрөө асар том бөгөөд төсөөлшгүй их зүйл. Гэтэл энэ нэгүслийн бидрэн дээр бүр 2 дахин дабл хэмжээгээр байдаг бахнэ. Өнөөдөр энэ 15 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн өгсөн бол тэгэх тусмаа Бурхны нэгүсэл, нэгдүгээр нэгүсэл, Бурхны нэгүсэл болно. Есүс Христ гэгч ганц хүний нэгүслэр, хоёрдугаар нэгүсэл тийм ээ? Ганц хүний нэгүслэр ирсэн бэлэг нь олон хүнд бэлгсэн юм аа. Амен. Амен уу? Өөрөөр хэлэх юм бол Бурхны нэгүсэл байна. Дээр нэмээд Есүс Христ гэгч хүний нэгүсэл бас бидний дээр байгаа юм байна. Амен уу? Бид ийм 2 дахин нэгүслийг авсан ерөөлтөй хүмүүс, ерөөлтөй үндэстэн, ерөөлтөй арт түмэн юм. Тийм ч учраас бид өнөөдөр Христийн үхлээс ялсан баярт оролцож, Христийн амийг хуваалцахаар хамтдаа цугларсан байгаамаа. Амен уу? Хажуудлын үндэ хэлье та, амьдсан баярын мэнд хүргье. Чиний дээр даабал нэгүсэл байгаа шүү. Нэгүсэл чамд байгаа шүү. Амен. Амен уу? Амен. Бидрэн дээр эзний нэгүсэл байгаамаа. За тэгвэл Бурхны нэгүсэл нь яг юу юм болоо? Бурхан биднийг хэрхэн нэгүссэн юм бэ? Бурхан бидэнд өөрийн цорын ганц хайртай хүүгээ өгч нэгүссэн юм аа. Амен. Би энд байгаа аав ээжүүдээс асууя. Хүүхдээ хүнд бэлгэлж чадах уу? Хүүхдээ хүнд юучгүй ямар ч юм бодлого бэлгэлж чадах хүн байна уу? Байхгүй үстэй. Юу ч болсон яасан ч хизээч never тийм байхгүй. Хизээч тэгж чадахгүй үстэй бид нар ямар ч дургүй өргөсөн уур хөрсөн хүүхд байсан хизээч хүнд өгч чадахгүй. Бэлгэлж чадахгүй. Тийм ээ? Тэр хүүхд бол миний л хүүхд. Өргүүлвэл бас өөр хэрэг. Бэлгэлвэл тийм өгөх гэдэг бол огт өөр хэрэг. Гэтэл Бурханы хувьд цорын ганц хүү Есүс Христтэй хүн төрлөختөн бидэнд ямар ч харамгүйгээр бэлэг болгоно өгсөн юм аа. Энэ бол нэгүсэл юм аа. Амен уу? Амен. Бид нар Бурханаас Бурхныг нь авсан хүмүүс юм аа. Амен. Бурхан бидний төсөөлшгүй бэлэг буюу нэгүслийг өгсөн нь өөрөө байсан юм аа. Хүүгээ өгнө гэдэг чинь өөрийгөө өгсөн гэсэн утгатай. Амен уу? Би танд хэлье. Та Бурхныг авсан хүн шүү. Амен. Бурхан танд өөрийгөө бэлгэлсэн юм шүү. Амен уу? Амен. Хажуудлын үнд хэлдэ. Чи Бурхныг бэлгэнд авсан юм байна штэ. Итгээрэй. Амен. 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 Халелуя. Тийм ээ. Бидний эзэн Бурхан бидэнд хүүгээ буюу өөрийгөө бэлгэлсэн юм аа. Энэ бол амьдралд үнэхээр төсөөлж ойлгохын аргагүй том нэгүсэл юм шүү. Амен. Бид энэ нэгүслийг нэг жоохон мэдэрч, энэ нэгүсэлд хариу үзүүлж амьдрмаар байна. Ямар ч мэдрэлгүй хүн шиг байхгүй байцгаая. Амен уу? Би тэр ээжийн цагаан толгойн баяраар надад өгсөн альмыг идэж байхдаа юу гэж бодож байсан бэ? Уншиж сурах чинь ийм гоё юм байна. Уншиж сураад те ийм гоё бэлэг авд юм байна. Илүү сайн уншаад илүү мундаг уншдаг хүн болгосон. Илүү хурдан уншаад 100 гаргаж минутанд 100 гаргаж уншихсан гэдэг сэтгэл надад төрж исэн. Бид нар тэгвэл Бурханаас Бурхныг өөрийг нь авсан бол тэр нэгүсэл тохирсон амьдралаар амьдрах сэтгэл зүрх энэ өдөр ядаж төрөх ёстой биш гэж юу? Амен уу? Амен уу? Хажуудлын үндэ хэлье та. Нэгүслийн бэлэгт тохирсон амьдралаар амьдрахсан те. Амен. 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 Бид үнэхээр Бурханаас Бурхныг нь авцсан бол бүр Бурхныг авсан хүн шиг амьдрмаар байна. Тэгтэл ямар тийм хүн юмгүй юм шиг санаа зовоол, уурлал, бухимдал, уруу дорой царайлал, хэрэлдэж, муудалцаал те байхгүйгээр дүүрэл. Тэгээ хэцүү зовжнаар дүүрээд авил. Өөрийгөө өгсөн Бурхан юу гэж бодох вэ? Хүүхдээ өгсөн Бурхан юу гэж бодож байгаа бол? Бурхан бүр хэлэхүүг олдохгүй бүр ингээ ангааж байгаа. Одоо юу гэж хэлэх вүлээ би? Одоо юу гэж хэлэх вүлээ гэж. Өөрийгөө хүүхдээ өөрийгөө өгчөөд байхад юу ч байхгүй юм шиг л амьдрдаг нь бидний нүгэлт мөн чанар юм аа. Энэ нүгэлт мөн чанар Христийн загалмаа дээр таныг итгэх үед өгсөн гэдгийг санаарай. Амен уу? Тэр байхгүй хэцүү гэж бодож байгаа бүх бодол санаа чинь өвчгсөн байхгүй юу? Өвчгсөн. Тэр та мөн боловч та өвчгсөн. Таны дотор Христ амьдарч байгаамаа. Амен уу? Тийм учраас бид нар байгаа болно.
бүтэж байгаа. Сайн болж байна. Тэ мөнгө ирж байна. Эзэн намайг өрөөж байна. Өрөөлтэй байна. Улам бүр сайжирна. Бурхан байгаа учраас санаа зовхгүй байна. Бурхан мэдж байгаа. Бурханы амьдрал юм а гэж хэлж ярьж сурах хэрэгтэй байна. Амен уу? Амен. Хажуудлын хэлье та. Чи Бурханы амьдралаар амьдарч байгаа. Санаа бүү зов. Бүх зүйл сайхан болно. Амен. Амен. Бид нар үнэхээр энэ үгийг нэг хэлж амьдрмаар байна. Бид нар үнэхээр Бурханыг авсан хүн шиг амьдрмаар байна. Юу ч аваагүй хүн шиг амьдрахаа болцгоё. Болцгоё. Амен уу? Гар утсуудаа унтраа манайхан гар утсаа унтраа үүдэн дээр өгтөгчийн багийнх нь хэлэх ёстой шүү. Бүгднгээ хэлж унтраалгаараа. За тэгвэл Бурхан хүүгээ өгсөн юм байна. Тэгвэл Есүс Христ гэгч ганц хүний нэгүсэл гэдэг нь яг ямар нэгүсэл юм болоо? Юу гэж бодож байна? Бурхан бидэнд хүүгээ өгсөн юм байна. Нэг зүйл асууя. Бурхан хүүгээ өглөө гэд хүүн дуулууртай байхгүй бол өгөгдөхөө. Өгөгдөхгүй шүү дээ. Есүс Христ гэгч ганц хүний нэгүсэл гэдэг нь юу вэ? Бурхан аавын хүсэл дуулууртай байсан. Есүс Христ бидэнд дуулууртай байдлаа өгсөн байгаа. Энэ бол нэгүсэл юм аа. Амен уу? Хэрвээ Есүс Бурханы эцгийн хүсэл дуулуургүй байгаад үгүй чадахгүй. Яагаараа би тэгдээ. Би хүн төрөлхтний өмнөөс золиос болж хэлсээр үхэж те боолын дөрөгийг авч бүр там хүртэл явж доошо ормооргүй байна. Чадахгүй гэсэн бол Бурхан яаж чадахгүй? Бурхан хүчээр албаар шахаж юм хийдэггүй. Чөлөө тухамсар тэр оюун ухааны хүндэлдэг. Ягаад гэвэл тэр өөрийнх нь дүр учраас. Гэтэл Христ Бурханы хүсэлд туйлын байдлаар дуулууртай байсан нь бидний хувьд юу болж тарж байгаа вэ? Нэгүсэл болж байгаамаа. Амен уу? Амен. Тийм учраас бид Есүс Христийн туйлын дуулууртай байдал гэдэг нэгүслийг хүртсэн хүмүүс учраас бидэнд юу байх ёстой вэ? Адилхан дуулууртай байдал байх ёстой юм аа. Амен. Бид бэлэг авсан бол бэлгээ хэрэгэлдэг үстэй. Амен. Бид нар бэлгээ хэрэгэлдэг. Энэ гаун бол тийм ээ тумааг цуглаанаас надад хийж өгсөн бэлэг байгаа. Намайг пастрын тослогоо авахд хар цагаан ингээ 2 юм гаун пастрын нөмрөг тийм ээ ийм одоо оролттойг цуг хийж ирээд хоёуланг надад бэлэглээд пастрын тослогоо авсуудаар надад өмсүүлсэн байгаа. Тэр өдрөөс хойш би энэ гауныг шкафнда хадгалаад тэгээд тэг улирал дутамд юм уу хийм цэвэрлэгэнд өгөөд ямар нэгэн онцгой ёслолын үеэр дандаа өмсөж нандин нь хэрглэж байгаа. Бид нар бэлэг авсан бол тэр бэлэг минийх болоод надаар дамжин тэр бэлэгний үнцийг гарч явах ёстой. Тэгвэл бид нар Есүс Христийн туйлын дуулууртай байдлыг нэгүслийн бэлэг болгоно авсан бол биднээс юу гарах ёстой вэ? Туйлын дуулууртай байдал гарах учиртай юм шүү. Амен уу? Амен уу? Хүмүүсээ итгэж гин үү? Амен уу? Содном амен уу? Амен. Амен. Биднээс туйлын дуул. Энд ямар нэгэн шалтгаан байхгүй. Есүсийг бодоод үз. Есүс Бурхан байсан. Гэтэ Бурхантай адил байхыг өөртөө булаах гээгүй. Тэр Бурхан байхаасаа сайн дураас татгалзаад хүн болж ирсэн. Хүн болохдоо тэр жирийн хүнтэй адилхан байхыг хүсээгүй. Хүн хүндээ бүр ялтан гэмт хэрэгтний дүр авна доош орсон. Шоронгийн хоригдол болсон гэсэн үг. Тэгээ зогсохгүй хоригдол дундаа бүр цаазын ял буюу загалмай дээр цаазлагдах ялыг авах хэмжээнд доош ороод. Тэгээд үгснийхаа дараа хатан булшинд 3 хоног байхдаа тамд очино. Тамийн сүнснүүдэд Бурхан ялсан шүү гэдгийг хэлчихэд эргэж ирсэн байна. Тийм учраас үлэмжийн дээдээр өргөмжлөгдөж байгаа байхгүй юу? Амен уу? Есүс ингэж Бурханы хүслийг, Бурханы сэтгэлийг бүр хандлан, тултлан дуулууртаа байсан. Энэ бол бидний хувьд нэгүсэл. Энэ дуулуурын үр дүнд бид нар аврагдаж, бид нар амьлах боломжтой, бид нар мөнх амийг амсах боломжтой болсон байна. Амен. Тийм учраас бид нар ч гэсэн адилхан дуулууртай, туйлын дуулууртай байдлыг өөрөөсөө гаргадаг, үнэртүүлдэг, анхлуулдаг байх хэрэгтэй юм аа. Амен уу? Бүр цаанаасаа нэг Бурхан хэлвэл үгүй гэж хэлж чаддаг хүн болох хэрэгтэй гэсэн. Бүр цаанаасаа хэрвээ Бурхан зүрхэнд чинь дуу хоолой үгээр дамжуулна тий, пастрын номлоор дамжуулна, чуулганы эрх мэдлээр дамжуулна, ямар нэг юм хэлвэл бүр цаанаас зүрхнээс чинь яаж игээл дуулууртаа 100% тултлан дуулууртай байхыг эдээсээрээ хүсдэг хүн болно. Хувраасаа гэж Есүсийн нэрээр юрэж байна. Амен. Амен уу? Амен. Бид үнэхээр Бурханаас дабл нэгүсэл буюу Бурханы хүүг авсан юм аа. Тэр хүү бидний дотор ариун сүнсээр дамжин амьдардаг бөгөөд бид бас Есүс Христ гэгч ганц хүнээс
туйлын дуулууртай байдлын нэгүслийг авсан юм аа. Бид энэ дуулууртай байдлыг амьдралаараа гаргана, амьдрахад бид тэр бэлгийг, тэр нэгүслийг эдэлж амьдрдаг хүмүүс болно. Амен уу? Амен. Бид үнэтэй цайтай машин, үнэтэй цайтай хувцас, алт мөнгө, эмэг бөгж эдэлсэн ч болно, эдлээгүй ч болно. Яагаад бол тэр бүгд зуурдын юм. Харин бидний заавал эдлэх ёстой зүйл юу вэ? Энэ дабл нэгүсэл юм аа. Есүс Христээр амьдрдаг. Есүс Христийг өмсөж зүүж эдэлдэг. Бас туйлын дуулууртай байдлаар амьдрдаг. Түүнийг эдэлдэг хамтын туйчууд болцгоё. Амен. Амен. За, бид Бурхныг магтах ёстой хоёр дахь шалтгаан нь юу юм бэ? Бурхны бидэнд өгч байгаа бэлэг нь бэлхэм бэлэг юм аа. Бид нар жил болгоно Монгол эдүү цэцэрлэг хийдэг. Бид нар Монгол эдүү цэцэрлэг хийхэд 40-с 42 хүртэл хүн авч чадна. Яг бол бидний заалны багтаамж тийм байгаа. Гэтэл Монгол эдүүгийн дугаар болгон дээр хүний тоо илүү гардаг. Тийм учраас яадгүй бид нар төлбөрөө төрүүлж өгсөн, төрөөс сэдвээ өгсөн, хамгийн түрүүнд өгсөн хүнийг өчөөд сүүлд өгсөн хүмүүс автоматар хасагддаг. Уг нь бид нар бүгдийг нь оруулмаар байгаач бидний суудлын тоо хязгаартай. За тэгвэл Бурхны нэгүслийн бэлэг тийм хязгаартай байсан бол яах вэ? Бурхан энэ дэлхийн ертөнцөөс яг нэг саяхан л хүнийг аварна. Саяын донд багтчих чадахгүй бол өнгөрөө. Гэвэл ямар байх вэ? Төв баптист гэдэг гажуур урсгал байдаг. Төв баптист гэдэг бол туйлын гажуур урсгал. Тэр бол хүмүүсийг тамийн айдсаар айлгана. Тэр айдсаар нь хоололдог, тамийн сүнснээр удирдуулдаг гажуур урсгал байгаа. Тэр урсгал хүмүүсийг юу гэж айлгадаг вэ? Чи 144 мянган хүний тоонд орохгүй бол өнгөрлөө. Одоохон чи орохгүй бол өнгөрлөө шүү. Бурхан 144 мянган хүнийг л аварна. Чи манай сүмд явбал тэрний тоонд орно. Тэдний тоонд орохгүй бол чи там руу явна. Айжи. Хурдал гэж хүмүүсийг айлгана. Тэр айдсаар нь хооллон амьдрдаг, тамийн сүнсээр удирдуулдаг гажуур урсгалыг төв баптист гэдэг. 5 шар руу явах цаанд байдаг ногоон байшин бол төв баптистийн сүм байгаа шүү. Амен. Тийм гажуур урсгалд явж өрөөсө болохгүй. Энэ тэндгүү хаасаагүй байгаа. Тэгвэл бидний Бурхны энэ одоо нэгүслийн бэлэг нь бэлхэм гэж өнөөдрийн Ром ном хэлж байгаа. Энэ тоотой биш. Энэ бол бэлхэм юм аа. 15-ыг дахиад уншия. Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн өгсөн бол тэгэх тусмаа Бурхны нэгүсэл, нэгдүгээр нэгүсэл болно. Есүс Христ гэгч ганц хүний нэгүслэр, хоёрдугаар нэгүслэр ирсэн бэлэг нь яасан гинөө? Олон хүнд бэлгсэн юм аа. Амен. Олон хүнд бэлгсэн. Амен. Олон хүн гэдэг нь юу гэсэн үг вэ? Итгэсэн хүн болгонд хүрнэ гэсэн үг. Хэрвээ Бурхны тийм ээ хүүгийн амиар аврагдсандаа итгэж, Есүс Христийн загалмаар аврагдсандаа итгэх шийдвэр гаргаж үнэхээр чиний зүрхэнд тэр жинхэнэ итгэл байгаа л бол чиний дээр энэ нэгүслийн бэлэг хангалттай бэлгэнэ гэсэн үг. Амен уу? Энд өөр ямар нэгэн болцол биелүүлж, өөр ямар нэгэн гүйцээж, очрлож, төрүүлж ирж, их мөнгө төлж, эсвэл ямар нэгэн онцгой библи судлалуудыг дуусгачээж хамрагддаг тоотой нэгүсэл биш юм аа. Энэ бол бэлхэм нэгүсэл, бэлхэм бэлэг юм аа. Хангалттай бэлэг юм аа. Амен уу? Тийм учраас Библи хэлсэн байгаа. Бурхан юу гэж боддог вэ? Бүхэн аврагдаасаа үнний мэдлэгт хүрээсэй гэж боддог учраас хиндэж Бурхан энэ бэлхэм нэгүслийг өгөхийг хүсдэг. Амен уу? Тэр хүн өөрийн оюуханаараа, чөлөө тухамсараараа шийдвэр гаргана. Түүнд итгэн найдвал тэр хүн ямар ч муу хүн байсан, ямар ч муухай хүн байсан, ямар ч хөгшин, ямар ч залуу, царай муутай, царайлаг, тарган, турхаа, өвчтэй, эрүүл, баян, ядуу, сурсан, сураагүй хэнч байсан. Бурхан шударгаар бэлхэм нэгүслийг түүнд өгдөг. Энэ бол Бурхны шудраг чанар юм аа. Амен уу? Амен. Бид нар буддын шашныг аваад үзье. Буддын шашинд ямар хүн сайн төрлийг олдгийг. Энэ насандаа буян хураасан хүн. Энэ насандаа буян хураахын тулд юу хэрэгтэй? Мөнгө хэрэгтэй. Мөнгөөр суурга босгодог, мөнгөөр хийд барьдаг, тийм ээ? Бас мөнгөөр ядаж тагтаа шувуу хооллохын тулд мөнгө хэрэгтэй. Тийм учраас буян хураахын тулд хамаг юма бардаг байсан. Гэтэл Христ итгэл тийм биш. Та нар өргөл өргснөөрөө аврагдсан биш. Өргөл өргөхгүй байсан ч болно. Харин та нар юугаар аврагддаг вэ?
итгэлээр аврагддаг. Зүрхэнд чинь жинхэнэ итгэл байгаа учраас Бурхны бэлхэм нэгүсэл таны дээр байдаг. Амен уу? Амен. Үүгээрээ бидний Бурхан бол шудраг юм аа. Энэ дэлхийн хүмүүсийн өрсөлддөг зүйлээр биднийг авардаггүй юм аа. Бүх хүн хэн ч гэсэн ялгаагүй оюун ухаанаараа өөртөө хүлээж авбал хэрэгжих боломжтой хүчээр биднийг авардаг нь итгэл гэдэг хүчин зүйл юм. Амен уу? Амен. Бид нар үнэхээр зүрхэндээ чин зүрхнээсээ Бурхны өмнө нууцгүйгээр, илэн далангүйгээр, хоёр нүүргүйгээр үнэхээр итгэжээвэл та аврагдсан гэсэн үг. Таны дээр бэлхэм нэгүсэл байгаа. Яг л энэ бол хангалттай бэлхэм нэгүсэл юм аа. Амен уу? Амен. Хажуудлын үндэ хэлдэ жинхэнэ итгэлтэй байгаараа. Учир нь бэлэг бэлхэм байна. Амен. 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 За, 3 дугаарт нь бид Бурхныг магтаж алдаршуулах ёстой 3 дахь шалтгаан нь юу юм бэ? Бид нар бэлхэм бэлэг аваа зогсоогүй. Бид нар магтах ёстой шалтгаан нь Бурхан бидэнд шидэд нэгүсэл өгсөн байна. Та нар илвчтийн илбийг үсэжсэн үү? Үсэжсэн те? Бид нар ингээл боддорч үдсэн, зурагт радиогооч үздэг. Юучгүй байж байгаа л гинт энэчнээс юм гаргаж ирээлсэн, амнаасаа юм гаргаад эндээс мөнгө гаргаж ирээлтэй гинт юм гаргаад ингээл сонин болоод гэл бүгдээрээ гайхаад бид нар ингээл байхгүй юмыг бий болгоод тэгэл хүнийг огтлж хуваагаал те илвчд ингэдэг. Ид шид одоо илв жалав ид шид гэдэг ойлголт хүн төрлөختөнд байдаг. Тэгвэл жинхэнэ ид шид нэгүсэлд байдаг. Өнөөдөр 16 дээр ямар ид шид байдгийг харцгаая. 16 ингэж хэлсэн байгаа. Бэлэг нь ганц хүний нүглийн үр адил бус. Учир нь нэг алдаа зөрчлийг дагалдсан шүүлт нь ял дагуулсан бол олон алдаа зөрчлийг дагсан бэлэг нь зөвтгөл дагуулсан юм аа. Амен. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ бид нар түүнд итгэж найдвал шууд шидэд тохиороор Бурхан шууд дохиод зөв гэж тооцдог. Зөвтгөл бол ит шид юм аа. Амен уу? Бид нар тийм ээ энэ ертөнцид зөвтгөхийн тулд зөв хүн байх хэрэгтэй байхгүй юу? Бодол санаа маань зөв, үйлдэл маань зөв, буян та ярьж хэлж байгаа нь зөв, тий үйл хэрэг нь зөв шудраг. Тийм хүнийг бид нар буян та зөв шудраг хүн гэж үздэг. Тийм хүмүүс зөндөө олон байгаа. Тийм ээ тухайн сум орон нутагт дүүрэгт одоо тий энд тэндгөө тийм хүмүүс байдаг. Цаанаасаа л нэг зөв хүн байдаг. Ягдвал тэр хүн зөв үйлдэлтэй байгаа учраас зөв байгаа. Гэтэл Бурхны зөвтгөл нь хүний зөвөөс өөр. Энэ яг эд шид шиг. Туйлын бүтэхгүй, туйлын буруу, үүнхээр хогийн аригчин байсан ч тэр хэрвээ итгэсэн л бол Бурхан зөв гэж тооцдог. Энэ бол эд шид юм аа. Үүнийг бид нар шидэд нэгүсэл гэж байгаа юм аа. Амен. Амен. Үнэхээр өглөөний мөргөл дээр манай сугараах ирсэн. Манай суглааны ганцхан гудамжны хүн бол манай сугараах гудамжаар тараншаанаар хонголдог. Ахан тараншаан тонлоо сайрхаж байгаа юм шиг ярьдаг хүн байгаа. Энд орж ирээд саламцсан орж ирээд суугаад тэгээд намайг юм ярьсан чи уртаас чанга дуураад тэгээд залбирх болсон чи ингэ залбирчаад гараа явсан. Бидний нүдэн тэр бол бүтэхгүй аригчин, хогийн аригчин байсан ч тэр манай суглаанд орж гарсаар бараг л мэдэн битгэн 7-8 жил болж байна. Түүний дээр Бурхны нэгүслийн эд шид байгаа гэдэгт би ягаад ч юм итгэж байгаа. Амен. Тийм учраас хэдийгээр эвгүй үнэртэй, хэдийгээр ядаргаатай шүлсээ өсчүүлээл те, хэдийгээр уур хурмаар байдаг ч түүнийг эрэхт нь залбирч өгдөг. Түүнийг аврагдаас үнэхээр аврагдсан байгаасаа гэж хүссэндээ өөрийн ах шиг санан түнд хатуу ширүүн загнаж түүнийг те өөрчлөхийг хүсэх сэтгэлийг Бурхан өгдөг байгаа. Амен. Учир нь Бурхны нэгүсэл бол эд шидтэй юм аа. Ид шид юм аа. Бид итгэсэн л бол бид итгэсэн гэдгийг хэн мэддэг? Бурхан мэддэг. Бидний сэтгэлийг хараа Бурхан мэдээд хэрвээ чи үнэхээр итгэсэн л бол чиний дээр Бурхны зөвтгөл буучирдаг. Амен. Чи анзаараач гэхэд Бурхан чамайг эдийн зөв хүн гэж тооцчихно гэсэн үг. Хүний нүдэн чи зөв биш байж болно. Сүмд явдаг л гэчэл байж байгааг нь ямар ч өөрчлөлт байхгүй. Сүмд явдаг ийм байд юм уу гэж хүмүүсээр зэмлүүлээл, бүтчээл, уйлаал, унжаал те. Өнөөдөр нэг гайгүй маргаашин бүтхээ болол өнөөдөр овоо сүм дээрэл маргаашин мартаал дэгэн догон явж аж болно. Гэтэ чиний зүрхэнд үнэхээр итгэл байгаа л бол чиний тэр байдлаас үл шалтгаалan Бурхан чамайг зөв хэмээн тооцдог. Энэ бол эд шид юм аа. Тийм учраас энэ дээр юу гэж хэлсэн бэ? Бэлэг нь зөвтгөлийг дагуулдаг. Олон хүнд тийм ээ нэгүслийн улмаас ирж байгаа бэлэг нь буюу
энэ бэлэг нь, энэ нэгүсэл нь эд шидмэт зөвтгөлийг биднэрт авчирж өгдөг юм аа. Амен уу? Хажуудлын өндөө хэлдэ. Эзний шидэт нэгүсэл чамайг зөвтгсөн шүү. Өөрийгөө бүү яллаараа. Амен. Амен. Бид өөрийгөө яллан буруутгахад сатаны бузар мөгийн сүнс тэр буруутгалаар хооллдог. Энэ маш аюултай үзэгдэл. Бид нар христчин болж Бурхны нэгүслийг, тийм ээ, Бурхны зөвтгөлийг авчгаад бид өөрийгөө ялалж байгаа бол бид Бурхны гомдоож байгаатай адилхан. Бид Бурхны өмнө нүгэл үлдэж байгаатай адилхан. Хэрвээ та зүрхнээсээ Бурханд итгэдэг, үнэхээр түүний өмнө зөв байхыг хүсдэг чин сэтгэл байгаа л бол хизээч бүү өөрийгөө ялал. Хизээч бүү өөрийгөө буруутгаж ялын мөглөнд өөрийгөө оруул. Харин бид яах вэ? Нүгэл үлдсэн бол бид нар яах вүлээ? Итгэмжид зөв түүний өмнө ирээд нүглээ улаа. Нүглээ хүлээн зөвшөөр, гимш. Тэгээд дахиж нүгэл үлдэхгүй байхын төлөө тэмц. Тэгж байгаа дахиад нүгэл үлдчихвэл дахиад ирээд улаа. Дахиад ирээд гимш. Дахиад нүгэл үлдэхгүй байхын төлөө тэмц. Түүнээс биш өөрийгөө ялын мөглөнд оруулаад өөрийгөө яллаад буруутгаад итгэлийн баяр хөөр, авралын баяр хөөр байхгүй, тийм ээ? Бэлхэм нэгүсэл аваагүй юм шиг шидэт нэгүслийг тэ үнгүүдүүлнэ. Амьдрах юм бол бид Бурхныг гомдоож байгаатай адилхан юм аа. Амен уу? Амен. Эцэг их нь үр хүүхдээ хайрлаад хайрласандаа сайн сайхан байгаасаа хэмээн бүгдийг зориулаад байхад үр хүүхдүүд нь тэр хайрыг ойлгохгүй огт хайрлагдаагүй хүн шиг байгаад байвал ээж аавын сэтгэл ямар байх вэ? Маш хэцүү байна тий. Болдгсон бол гаргаж ирээд харуулмаар байна. Таанч гаргаж харуулж болохгүй. Гэтэл хүү маань итгэхгүй байна. Та надад хизээ хайртай байсан. Та намайг хизээ хайрлсан. Хайртай хүн тэгдэг юм уу? Та намайг хайрладаггүй бидтэй гэ урдаас чи уурлаад байвал ямар санагдах вэ? Бид нар өөрийгөө ялалснараа яг л Бурхан тэгж аашилж байгаа. Ирэх хүүхчиг, ухаан суугаагүй хүүхчиг зан гаргаж байгаа гэсэн үг. Би угаасаа л муу хүн, муу л байвал таарав. Та намайг муу гэж хэлээ өстэй. Би муу чигээрэл явжээ. Тэгж байгаа л өхөл болоо өстэй гэж бид нар ухаан суугаагүй байхдаа эцэг ихтэй тунирхан гомдолдог. Бид нар Бурхны нэгүслийг өнгөөдүүлэн өөрийгөө яллахдаа яг л ийм ааш авир Бурхны өмнө гаргаж яадаг гэсэн үг юм аа. Амен уу? Хайртай ах トゥ нар минь ээ. Бурхан бидэнд шидэт нэгүсэл өгсөн юм аа. Би хэрвээ итгэлээрээ Бурхны амийн бэлгийг хүлээж авсан л бол таны дээр эд шид болсон байгаа. Тэр эд шид бол таныг зөв гэж тооцох явдал. Таныг зүгээр тэр чигтээ зөв нэгэн гэд Бурхан тооцсон байгаа гэсэн үг. Амен уу? Та унж олно, алдаж олно, та ямар зүйл хийсэн ч таны дотор эндээс чин голоос чин гогдсон Бурхан минь, эзэн минь гэсэн сэтгэл, тэр итгэл байгаа л бол Бурхан таныг зөв байна. Есүс таныг хучаад ямар ч үнгүүгээр таныг зөв хэмээн тооцоор л байгаа гэдэгт итгэхтэн. Амен. Есүсийн нэрээр амьсан баярын энэ өдөр таны дотор яг ийм итгэл сэргээсэ хэмээн өрөөж байна. Амен. Одооноос эхлэн ялын буулганд орж Бурхны гомдоож сатаныг баярлуулахгүй байцгаая. Амен. Амен уу? Амен. Гим хийсэн даруй ирээд гимшдэг хүмүүс болцгоё. Амен. Сүнслэг мэдрэлээ сэргээе. Сүнсээрээ мэдрэлгүй мэнэрсэн хүн шиг байха болий. Бид нар олон удаа нүгэл хийгээд байхаар Библи юу ч хэлсэн бэ? Нүглийн мэхтлэлээр зүрх хатурдаг гэж байгаа. Нүгэл яаж мэхэлдэг? Нүгэл биднийг яллаж мэхэлдэг байхгүй. Чи бол бүтэхгүй. Бурхан чамд хайргүй. Чи эртээ дос тэгээ өстэй. Чи дахиад инглээ. Ингээд байвал Бурхан чамайг юу гэж сонсдгийг. Чи угаасаа бүтэхгүй штэ. Ингэж нүгэл биднийг мэхлээд энэ мэхлийг ингээд цохилаад агаар бидний зүрх ингээд минрээд хатуураад сүнслэг мэдрэлээ алдчихдаг. Тэгээд гэмших мэдрэмжээ гიშгдэг. Гэмшээч нэмэргүй угаасаа би бүтэхгүй юм чинь. Тэгээд залбирдаг ч үү, гэмшдэг ч үү, сүмд ирээл явдаг хатуу зүрхтэй хөшүүн хүзүүтэй хүн болно хуурдаг юм аа. Би өнөөдөр нүгэл үлдсэн ч би эзний өмнө ирээд гэмшүүл намайг тэр уучлана. Би маргааш дахиад нүгэл үлдсэн ч эзний өмнө ирээд гэмшүүл тэр намайг уучлана. Би хичнээн удаа нүгэл үлдээд гэмсэн ч тэр намайг төчнөө удаа уучлана. Учир нь аль хэдийн тэгж шийдээд намайг ид шидээр зөв гэж тооцсон байхгүй. Зөв гэж тооцсон болохоор намайг үйлдэх болгонд байна тэр уучлахад угаасаа бэлэн байдаг. Амен уу? Амен. Тийм учраас бид нар баяр хөөртэй талархалтайгаар эзэнтэйгээ дотно гим нүглээ улайсан те
гэмссэн, уучлалыг авсан, уучлалын баяр хөөр дотор алхдаг хамтын төчөд байгаасаа гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Амен. Амен. Эзэн минь. Амен. Амен. За, хамгийн сүүлийн дөрөвдөх нь юу юм бэ? Хамгийн сүүлийн бидний бурхан талархах ёстой дөрөвдөх шалтгаан бол бурханы бидэнд өгсөн бэлэг бол амийн бэлэг. Аминда мөнхийн амийн бэлэг юм аа. Амен. 17 дээр ингэж хэлсэн байгаа. Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхлэн ноёрхсон юм бол тэгэх тусмаа нэгүслийн баялагийг болон зөвхт байдлын бэлгийг хоёр зүйл нэгүслийн баялаг зөвхт байдлын бэлгийг дүүрэн хүртгсэд нь Есүс Христ гэгч ганц хүнээр дамжин амьд ор ноёрхоно. Амен. Амен. Библи бидэнд хоёр Адамыг ярьдаг. Анхны Адам нүглийн мэхлэлд тийм ээ сатаны мэхэнд унж Бурхны үгэнд дуулуургүй байснаар нүгэл үйлдэж тэр нүглийн одоо улмаас бид нар төрхөөсөө хүсээгүй хувь тавилан буюу нүгэлт мөн чанартаа төрдөг болсон. Гэтэл хоёр дахь Адам буюу Бурхны хүү Есүс Христ ямар ч алдаа гаргахгүйгээр Бурхны хүү учраас хүний биеийг өмсөн цэвэр ариун мөн чанараар ирээд бидний алдааны ялыг загалмаа дээр өрсөн. Тийм учраас хоёр дахь Адам нь үхлийг хүчингүй болгоно амийг бидэнд өгсөн байгаа. Амен. Түүний нэгэд бид ч гэсэн дотроо нэгдүгээр инхээ, хоёрдугаар инхээ гэж амьдрдаг. Нэгдүгээр инхээ бол ээж аваас төрсөн нүгэлт мөн чанараа тиймээс Адамаас өвлж төрсөн нүгэлт нэг юм аа. Тэгж амьдарч хагаад 27, 28 наснда хоёр дахь Адам болох Есүс Христтэй уулзаж түүнийг итгэлээр дотроо оруулснараа тэр амийг авснаар нүгэлт үхэж аминд амьд болсон хоёр дахь инхээ болсон байгаамаа. Амен уу? Амен. Тийм учраас энэ дээр юу гэж хэлсэн бэ нү тийм ээ? 17-г дахиад харъя. Ганц хүний буюу анхны ганцхан Адам гэдэг хүний алдаа зөрчлөөс болоод тэр ганцхан Адамаар дамжин үхэл бүх хүн төрлөخت нь ноёрсон юм бол тэгэх тусмаа нэгүслийн баялагийг бид нар бэлхэм нэгүсэл авсан баялагийг болон тийм ээ бид нар бас иччит нэгүслэг зөвхт байдлын бэлгийг бид нар дүүрэн хүртгсэд бид нар нь Есүс Христ гэдэг ганц хүнээр дамжин амьд ор ноёрхно. Амен. Бид нар амийн бэлгийг авсан бөгөөд амьд ор ноёрхно гэдэг нь амийн бэлгээ эдлэнэ гэсэн үг. Мөнх амаар амьдрна. Амийн бэлгээр бэлгээ эдлэж мөнх амаар амьдрнаа. За энэ талаар Ром номны 6-гийн 12-аас 13 дээр ингэж хэлсэн байна. Бүгд хамтдаа уншия. Ром 6-гийн 12-аас 13. Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулууртай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Биеийнхээ эргэтнүүдийг зүү бусын зэвсэг болгон нүгэлт бүү өрг. Харин бурханд өөрсдийгөө үхсдээс амьд болгохсод мэд. Мөн биеийнхээ эргэтнүүдийг зөвхт байдлын зэвсэг болгоно бурханд өрг. Амен. Амен уу. Өөрөөр хэлбэл энэ дээр юу гэж хэлсэн байна? Биеийн дотор байгаа тачаангуй хүсэл буюу үхлийн биед маань нүгэл бүү ноёрох гэдэг нь нүгэл над руу ирнэ. Сүүлээс харгунуулаад гой царайлал сонирхолтой хөгжилтэй юм шиг хүрээд ирэнгүүт бид нар яах ёстой вэ? Нүглийн өмнө өгчихсэн. Нүгэл ирээд намайг өдөөтэй архиуй, завхаарий, худал хэлий, хулгай хий, гоё штэ, сонирхолтой штэ ингээд ингэн гут нь бид нар өмнө яах ёстой вэ? Үхсэн. Нүгэл намайг яаж чадахгүй үхсэн. Харин бурхны ам, бурхны хүсэл над руу ирээд тех үед бид нар амьдраа тэрийг хийдэг. Тийм хүн болвол бид амаар ноёрхож байгаа. Мөнх амийг эдэлж байгаа, амийн бэлгийг эдэлж байгаа хүн гэсэн үг. Амен уу. Тэгтэл яг нүгэл ирэхээр мэдэхгүй хийгээл, ам ирсэн ч хийгээл, ам өглөө мэдэхгүй ингээл юугаач мэдэхгүй яваад байвал бид нарт нэг амьдрал нэг үхэл амьд өгсөн хоёрын завсар амьдарч байгаа зомби шиг болно гэсэн үг. Амен. Тийм учраас мөнх амийн бэлгийг авсан, амийн бэлэг авсан хүн нь нүгэлт өгчихсэн, загалмаа дээр өгцсөн амьд юма гэдгийг санаасаа. Амен уу. Хуучин амьдралын хараал дотроос ч нөхсөж гарч ирээд хэлмээр санагдах үед юу гэж бодох вэ? Өгчихсэн гэдгээ сана. Хуучин амьдралын таашаал авдаг тэр хобби, амархан чамааг өргөддөг нүгэл ирэх үед чи өөрийгөө юу гэж бодох вэ? Өгчихсэн гэж бод. Утга учиргүй уур хэлнэ, санаа зовнил, утга учиргүй наргид цэнгэх ямар ч хэрэггүй
нүглийн өрхнүүд газар дэлхийгээр дүүрэн байгаа байхгүй. Бид нар тэднийг дагаал яваад байвал эхэндээ гой санагдана, гой хувцастай, ганган, шоу, цэнгэн, чи минь би минь найс нөхөд, манайхан танайхан амар гой санагдал тэн тур явал нэг битсэн чинь нүгэлд амьдрцсан явж яадаг, аминд өгчихсэн байж яадаг. Тэгэх юм бол мөнх амийн бэлгийг эдлэхгүй байна гэсэн үг. Харин бид нар амийн бэлгийг амьдралдаа хэрэгэлдэг байхын тулд амьдар ноёрхохын тулд яах ёстой вэ гэвэл нүгэл над руу ирэхэд ялгаж чаддаг. Ялгаж чадахын тулд заавраа уншина. Энэ заавар дээр бүх нүглийн тодорхойлолтууд байгаа, шинж чанарууд байгаа. Энэ зааврын дагуу нүглийн шинжийг таниад тэгээд яах нь түүний өмнө үхтсэн хүн, үхмэл, мэдрэмжгүй. Үхсэн хүнийг хөдлөхөөр хөдлөх үү, өчгөлөхөөр хөдлөх үү, хариу үзүүлэх үү, татчангаар хариу үзүүлэх үү? Хариу үзүүлэхгүй шүү дээ. Тэр үе болгонд өгцөн хүн шүү. Амен. Өнөөдөр манай Монголын нийгэмд гим нүгэл газар автсан байгаа бид нар бүгдээрээ мэдж байгаа. Ялангуяа Монголын нийгэмд шалтак мунтахгүй, учир утгагүй наргид цэнгэг шалтак мунтахгүй болсон. Та нар фэйсбүүк мөхөрийг харж л байгаа бах. Тэтгэв өдөр тэгэл ингээ бүх юм дээр уудаг. Бүх юм дээр ууж иддэг. Ангиудын уулзалт, янз бүрийн тэмцээнүүд, одоо хавар болсон тэмцээнүүд ингээл дэс дараалал болж байна. Тэмцээн бүрийн цаана, тэмцээн бүрийн дотор юу явдаг вэ? Архиталт байдаг. Цаана дандаа тэр байдаг. Магадгүй та нар мэддэггүй байх. Гэтэ тэр үлдсэн, явсаар тунаад үлддэг хүмүүс дандаа архиталтын цаана завхаарл, садар самун, хуурам эхлэл бүгд явж байгаа. Тэмцээний дүрээр ирж байгаа байхгүй гой царайтай, гой тэмцээн болоод гой 10 жилийнхаа үеийнхэнтэйгээ уулзаад тэмцээнд ороод амар гой. Тэгээд дуусчавал болж байна. Гэтэл тэрний цаана өрхөнд ордог. Тэгээд нүглийн бэхлэлээр зүрхэн хатуураад өрхтуулаад явдаг хүмүүс асар олон байгаа. Бид нар үнийг ялгаж чаддаг, тийм ээ? Байх хэрэгтэй юм аа. Амен уу. Ром номны 8-ын 6-аас 11 дээр хэрхэн амиар ноёрхохыг заасан байгаа. Бүгдээ дахиад нэг удаа харъя. Уншия 3 Махбодийн бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол ам ба амар тайван билээ. Учир нь махбодийн бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал юм аа. Учир нь энэ нь Бурхны хууль захирагддаггүй бөгөөд тэг чадахч үгүй. Цааш нь уншия. Махбодоор байгсад Бурхан таашаагдаж чадахгүй. Хэрв Бурхны сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал та нар махбодоор бус харин сүнсээр байна. Хэрв хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш. Хэрв Христ та нарын дотор байгаа бол нүглээс болж биеийн өхмөл хэдий ч зөв төдлийн улмаас сүнс амьтаа ажээ. Мөн үхсдээс Есүсийн амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христ Есүсийг үхсдээс амьлуулсан тэр та нарын дотор орших өөрийн сүнсээр дамжуулан үхлийн бист чинь ам өгнө. Амен уу? Амен. Энэ яг хэлж байгаач нүгэл ирэхэд үхсэн юм а та. Харин дотор байгаа ариун сүнсээрээ амьд юм шүү гэдгийг зааж өгч байгаа. Амен. Бид нар бие махбодыг дагаад байвал дандаа үхлийг л бодно. Бурхны эсрэг дайсагнана, Бурхан таалагдахгүй зүйлийг хийнэ. Бид нар энэ дэлхийд ямар ч бодол санааг Христэд дуулууртай байх гэдэг юмд олзлуулдаг байх хэрэгтэй юм аа. Надад ямар ч бодол бодогдож болно. Харин энэ бодлыг Есүс Христэд дуулууртай амьдрах амьдралд олзлуул. Тэгээд олзлогдсон дайснуудыг устгах. Манай талд урвсныг л тийм ээ дагуулад яв. Тэгхгүйгээр бүгднийг хамж аваад явбал ялгаж чадваргүй болж урна гэсэн үг. Амен уу. Өнөөдөр Амьсан баярын энэ өдрийн номлоор бид нар хамтдаа эзний зоог барих гэж байгаа. Эзний ариун зоог гэж юу юм бэ? Эзний ариун зоог гэдэг бол тэр амийг авснаа санах явдал юм аа. Бид нар талах идээд дарс ууж байгаа. Зүгээр талах зүгээр дарс واخгүй. Энэ ямар ч ид чидтэй биш. Тэгтээ бид энэ талахыг идэхтэй. Энэ талах миний дотор ороод миний биеийг шингээд миний одоо эд эрхтэн шим тэжэл болж байгаа шиг дотор маань Христ байгаа. Христийн үг болох Библи байх ёстой. Тэр Библиэр би амьдрах ёстой шүү гэдгээ санаарай гэсэн үг. Тэгвэл гэж Есүс миний төлөө үхээд бас дахин амьсан юм а. Тэгээд намайг энийг надад хувааж өгч байгаамаа. Битгий мартаараа гэд өгч байгаамаа гэж санаасаа гэсэн үг.
Бас бид энэ дарсыг уухта. Энэ дарс бол миний дотор ороо шингэхдээ Христийн цус юм аа. Намайг зөвтгөж хутсан тэр цус нэрэ шүүдэ гэдгийг санаад түүнийг уугаад, тийм ээ? Тэгээд дараа нь тэр цусны дор хучигдсан Бурхнаар зөвтгөж тооцуулсан хүн шиг амьдрах ёстой шүү гэдгийг чинь сануулж байгаамаа. Амен. Эзэн загалмаар үхэхээсээ ч өмнө энийг тогтоож өгсөн байгаа биднэрт. Би одоо үхнэ. Тэгээ би амилнаа. Тэгтээ та нар намайг дахин ирэх хүртэл миний үхэл ба амлалтыг дурсан энэ ёслолыг хийгээрэй. Талхыг идэх болгондоо, дарсыг уух болгондоо намайг дурсаарай. Дотор ч байдаг гэдгийг. Чамд ам өгсөн чи аймаар амьдрах ёстой, аймаар ноёрхох ёстой, аймаар эзлэн дийлэх ёстой гэдгийг. Чи энэ үхлийн бие аймаар захирах ёстой гэдгээ санаарай. Амен. Түүнээс үхлийн биеиндээ захирагдаад байж болохгүй. Биеийн дотор байгаа тачаангуй хүсэл, цуснд байгаа нүглийн тэр ген, ДНК мэдээллүүд биднийг тачаад нь хүсгэд хүргэдэг бол бид түүнийг амиар ноёрхдог, амиар ноёрхох ёстой. Түүний тулд чи идж ууж байгаа дотор ч байгаа гэдгийг санаараа гэж хэлж байгаамаа. Амен уу? Амен. Амен. Тийм учраас бид нар үнэхээр нүгэлд өгсөн Христэд амьд хүн байхын төлөө хамтдаа эзний зоогийн ёслолд оролцоцгоё.